Тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг ямар тохиолдолд хасах вэ? Хууль зааснаар 4 тохиолдолд жолоодох эрхийг хасна. Тухайлбал согтуугаар тээвэрлж жолоодсон бол шүүхээс 1 жил эрхийг хасаж 400 мянган төгрөг торгох эсвэл баримтлах шийтгэлийн аль нэгийг оногдуулна. Хуурамч улсын дугаар ашигласан бол 3 сарын хугацаагаар эрхийг хасаж хүнийг 50 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр хуулийн этгээдэг 500 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно. Дүрмд заасан хурдыг зөвшөөрөгдсөн дээд хязгаараас 50-аас дээш хувиар хэтрүүлсэн бол эрхийг 6 сарын хугацаагаар хасаж хүнийг 50 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно. Жишээ татахад суурингийн гадна 80 км цагийн хурдтай явахаар заасан байхад 120 км цагаас илүү хурдтай явсан бол эрх хасах үндслэл болно. Хоригдсон нөхцлөөр жолооч урсгал сүрсэн бол тээврийн эсэл жолоодох эрхийг 3 сарын хугацаагаар хасаж хүнийг 50 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгохоор тус заасан байдаг. Хоригдсон нөхцлөөр урсгал сүрсэн гэдэгт дөрв буюу олон игнэтэй замын эсрэг урсгал сөрөх, дунд игнээ нь сөрөг хөдөлгөөнтэй, 3 игнэтэй замын хамгийн зүүн талын игнэд урсгал сөрөх, төмөр замын гармын хаалтыг болон гармын өмнө зогсон тээврийн эслэг эсрэг урсгалаар тойрон гарах зэргийг ойлгож болно. Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон зөрчлийг давтан гаргасан бол хуулийн ямар хариуцлага хүлээх вэ? Тухайн зөрчлийг давтан гаргасан бол гэмт хэрэг тооцоор хуульчилсан. Эрэггүй хууль зааснаар давтан зөрчил гарсан тохиолдолд эрхийг 1 жилээс 3 жил хүртэлх хугацаагаар хасаж 2700 нэгжээс 14 мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох. 240 цагаас 720 цаг хүртэлх хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх. 6 сараас 3 жил хүртэлх хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах. 6 сараас 3 жил хүртэлх хугацаагаар хорих хас шийдэх бөгөөд эдгээр шийтгэлийг гэмт хэргийн шинжээс хамаарч шүүхээс оногдуулна. Эрхээ асуулсан хугацаа дууссан тохиолдолд хэрхэн сэргээх вэ? Тээврийн эсэл жолоодох эрх дуусгар болох. Тээврийн эсэл жолоодох эрхийг сэргээх журам зааснаар замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль дүрм, хөдөлгөөний сахилга, соёл, архи согтууруулах ундаа мансууруулах юм сэтгцэд нөлөөт бодисын хор хөнөөлийг сурчлах, урьдчилан сэргийлэх 4 цагийн, гэмт хэрэг архитан согтууруулах тэмцэх урьдчилан сэргийлэх 2 цагийн, нийт 6 цагийн сургалтад хамрагдсан мэдээллийг үндэслэж жолоодох эрхийг сэргээнэ.